Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Учир нь санаатаагаар худлаа ярьж хэрэгжихгүй хамлалт өгдөгд бол нэр дэвшихгүй гэж мэдэгдэж байлаа. 2000 он болж Путин дээрх мэдэгдлээ өгөөсгөж Орос улбаны улсын ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж сонгогдсон юм. Улмаар 2004 онд улиран сонгогдож 2008 он хүртэл 20 дахь удаага төрийн дэргүүнээр ажилласан. Тэрээр Орос улбаны улсын төрийн дэргүүний эрхийг 2000 оноос хойш тасралтгүй барьсан гэхэд хэлцдэггүй. Учир нь 2008 оны сонгуулиар өөрийн өнгөх Медведевийг дэмжиж ерөнхийлөгч болгон өөрөө ерөнхий сайдаар ажилласан. Энэ үеийг барууны орнууд Орос улбаны улс хоёр ерөнхийлөгчтэй гэж үздэг байв. Путин 2012-2018 онуудад дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн энэ онд үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тэрээр 5 дахь удаага ерөнхийлөгчөөр сонгогдоод байна. Тэрээр Москвагийн Улаан-Тугийн дээд сургууль буюу Өнөөгийн гадаад тагнуулын академиг 1985 онд төгссөн. 1985 оноос 1990 онд бүгд найрамдах ардчилсан Герман ард улсын Дрезден хотод ажиллаж амьдарч ирсэн. Тэр мэдээлэгч хэлсүүлэн авах, мэдээлэл олж авах боловсруулаад төв рүү илгээх ажил хариуцдаг байлаа. Ардчилсан Германы улс төрийн намын доторх чиг хандлага, ирээдүйн лидерүүдийн тухай мэдээлэл, нам төрийн ямар албанд хэн томилогдож дэвших магадлалтай тухай мэдээлэл цуглуулан боловсруулан илгээдэг байсан намтартай. Дайны гэмт хэрэгтэн 2022 оны 2 дугаар сарын 21-нд Путин Донецкийн бүгд найрамдах улс болон Луганскийн бүгд найрамдах улсыг бүлээн зөвшөөрөх тухай зорилгот гар өсөж зурсан. Улмаар 2 дугаар сарын 24-нд Украинд Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эвлүүлсэн нь дэлхийн 2 дугаар дайнаас хойш Европ дахь хамгийн том дайн болж олон 10,000 хүний амьнаас хохирсоор байна. Украины энгийн иргэд хотууд болон иргэний дэд цэцэг сүйтгэж Орос Украины хэдэн 100 мянган зэрэг албаагчид амь өргөдөж шархагдсан. Тиймээс түүнийг Украинтэй эхлүүлсэн дайны гэмт хэрэгт буруутгаж олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах шийдвэрийг гаргасан юм. Өдгөө 72 настай Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин ганц удаа гэрэлсэн бөгөөд тэрээр 1983 онд батлуулж байсан гэрлэлтээ 30 жилийн дараа цуцлуулсан. Тэрээр 1985 онд төрсэн Мария, 1986 онд төрсэн Екатерина гэх охидтой. Сүүлийн үед түүний том охин аавынхаа улс төрийн ухуулгыг хийн олон нийтийн өмнө гарч ирэх нэмэгдэж хариуцлагатай алба хашиж байна. Харин түүний бутаж хүүхдүүд албан бус амаргийн харилцааны тухай баттай нотлогдсон хүлээн зөвшөөрсөн мэдээлэл бүрхээгээ. Орос улбаны улсыг 20 гаруй жил удирдах буй Путин ерөнхийлөгчийн өрөнгийг барууны эвлүүд хэдийнэ 200 тэрбум $. Давсан гэж таамагладаг. Гэвч баттай баримт байхгүй бөгөөд дэлхийн алдартай мэдээллийн агентлаг болон сэтгүүлүүд түүнийг дэлхийн хэмжээний баян гэдгийг тодорхойлсон. Ингээд түүний өмч хөрөнгийн хэлхээ холбоог тайлбарласан баримтжуулсан мэдээллийг түгээсээр байна. Гэвч үүнийг Орос улбаны улсын талаас Путинийг харлуулах гэсэн барууны орнуудын ухуулга гэж үздэг бөгөөд түүнийг эзэмшдэг хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Орос улбаны улсын ерөнхийлөгчийн нэр дээр 77 болон 153 м2 талбайтай 2 орон сууц, 18 м2 талбайтай авто зогсоол, Volvo, ГАЗ 21, Niva автомашин, Skif аяллаа чиргүүл бүртгэлтэй байдаг гэж мэдээлсэн юм. Түүний хувийн амьдрал болон хөрөнгийн хэмжээ ил тод биш байна.